Нийслэлийн засаг даргын тамга газраас танд энэ 2025 оны 8 сарын 29-нд хар дун ХХК-д шүүхийн асуудлын талаар бол хилцээр асуудлуудаа шийдий нэмж нийслэл өмчөө уулзалтыг хий гэдэг хүсэлтийг бол явуулсан. Хар дун гэдэг компаниас бол одоо эрүүл мэндийн шалтгаанаар бол оролцох боломжгүй гэж бол удаа уулзалтуудыг ингээ хойшлуулад 9 сарын 10-нд ингээ бичиг ирүүлсэн байж байгаа. Өргөө зочид дуудлал гээд нийслэлийн өмчөд 4 давхар энэ зочид дуудлал анх 2007 онд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 188 дугаар энэ тогтоол гарч 25%-ийг нь бол нийслэл Улаанбаатар, 75%-ийг нь бол Дун өргөө компани нийлж эзэмшиж хамтын энэ Дун өргөө хар дун компани эзэмшиж нийслэлийн одоо дундын хамтын Дун өргөө компаниг бол байгуулсан. Өнөөдөр та Дун өргөө компани менежер албанчууд ажиллаж байгаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гаргасан тогтоол болон нийслэлийн засаг дарга Батбаярын гаргасан 550 дугаар тогтоолууд гарсан. Үүнийг бол дараа нь эрүүгийн хэрэг үүсч төрийн өмчийг зохих одоо үнгээгээр авсан байна гэдэг эрүүгийн шатны одоо хэрэг явж 2012 онд бол энэ эцэлэгдэж эрүүгийн шатны эцсийн шийдвэр гарсан байж байгаа. Маргаан явсаар хагаад сая 2023 оны 10 сарын 2-ны өдөр дахиад захиргааны шүүхийн дээд шатны шүүхийн шийдвэр гарч 2012 оны энэ эрүүгийн шатны дээд шүүхийн шийдвэр гүйцэтгэл хүчинтэй байна. Нийслэл энэ өөрийн өмчөө аваа гэдэг энэ захиргааны шатны дээд шатны шүүхийн шийдвэр гарсан. Тэгээ 23 оноос хойш одоо бид нар та бүхэнтэй уулзалт тоглох гэж ингэж удаа бичиг өгсөн. Хамгийн сүүлд сая миний харуулдаг энэ 9 сард бичиг өгсөний араас танах бас хүндэтгэх шалтгаангүйгээр бол оролцох боломжгүй гэж ингэж өгсөн байж байгаа. Тийм учраас би өнөөдөр одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хувьар нийслэлийн засаг даргын 1-р орлогчийн хувьар дээрээс нь манай нийслэлийн өмчийн хуулийн хэлтсийн дарга Баясалмаа дарга битүүр танахтай албан ёсоор бичилж ирж уулзалтаа хийж нийслэл өмчөө авъя гэдэг шаардлагыг бол бас одоо энэ удирдах албан тушаалтнуудаар манай Наран цэврийн менежер байгаа учраас би бас албан ёсоор ирж уулзалт хийж танд бас мэдээллийг хүргүүлж байгаа.